Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдөр энэ сайхан өдөр та бүхэндээ мэдэлж байгаад их баяртай байна. Тэгээд Lion Entertainment Улаанбаатар телевизээс сүм жуулчны базаас та бүхэндээ бэлтгэж байгаа нэвтрүүлэг бол Тэнгэр заяат Монгол түмний минь өвгдөөс хямралыг ирчүүд ямар сайхан эд хэрэглийг хэрэгжилж орчин цагт одоо энэ сайхан уламжлалыг хадгалж байгаа гэдгийг та бүхэндээ зөвлөх зорилгоор энэхүү нэвтрүүлгийг бэлдээд байна. Ингээд та бүхэн энэ нэвтрүүлгийн тухлан сууж таалан сэрхийг өрж байна. Монголчууд өн эртнээс эрдэнэт хүлэг эмээл хазаар дээл малгайгаа дээдэлж ирсэн ард түмэн. Тэр дундаа эр хүний чимэг эрдэнэт хүлгийн чимэг эмээл хазаар гэж эртнээс шүтэж дээдэлж ирсэн билээ. Жил жилийн цагаан сараар ирчүүд сайн морой юулж, сайхан эмээлэн тохож эдийн сайнаа өмсдөг. Энэ нь аав ээж ахын дүүс, нутаг усныхаа ахын дуудаа хэрхэн хөндлөж байгааг харуулсаар ирсэн уламжлал юм аа. Монгол ирчүүдийн олон зуун жил дамжиж ирсэн энэ уламжлал нь өвөг дээдсийнхээ ёс заншлыг хойч үеийнхэндээ хадгалан өвлүүлэхээс гадна үр хүүхэдтэй эд зүйлсийн үнцнийг мэдрүүлж, түүнийг шүтэж дээдэлж, хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлдэг байна. Тиймээс үр хүүхдүүдний эцэг эхээсээ үнцэнтэй эд хөрөнгө өмсөж эдэлж байгаа зүйлсээ өвлөн авдаг бөгөөд түүнийг жилийн жил сэргэн засаж шинжилж байдаг юм аа. Эр хүний гоёл чимэглэл тухайн хүнд үе уламжлан ирсэн мэд харагдах боловч монголчуудын эртний соёл ёс заншлыг илтгэхээс гадна монгол дахчуудын хээж давтагдахгүй нь хувь нандин бүтээлүүд байдаг юм. Түүнээс гадна тэр үеийн төмрийг уйлуулж, хатыг хайлуулж, авиастай уран дарахчуудын уран сэтгэмж монгол билеглийг харуулсан нарийн хээвголц уран сэтгүүлүүдийг хойч үеийнхэн маань өвлөн авч үлдсээр л байгаа билээ. Монгол ирчүүд эртээр үеэс гоёж гангалж, үнтэй цэнтэй зүйлсийг эдэж хэрэгжилж ирсэн сая буй тархус. Энэ уламжлал нь өнөө хүртэл хэвээрээ. Одоо ч манайхан гой ганган үнцэнтэй сайхан зүйлд гар тавдгүй. Энэ ч манай өвөг дээдсийн эдэж хэрэгжилж, арилжиж авч суусантай холбоотой. Монгол эр хүний хамгийн дээдэлж ирсэн нэг гоёл бол хүлэг морь. Сайхан хүлэг гэдэг сарын газрыг өдрөөр товчилж, өдрийн газрыг цагаар товчилж, эзгүй хэрж эзний хайдгүй гэдэг. Энэ яриа үлгэр домог үнэн амьдралч батлагдсан байдаг. Тиймээс эрдэнэт хүлгээ хамгаас илүү хайрлаж, сургах, унах, уйх, сойход өөрийн гэсэн цаг нарууд дээр судрыг баримталж ирсэн байна. Түүнээс гадна морь цагийг хүртэл сайн цаг гэж тооцож, энэ цагт эхэлсэн ажил үйлс бүтэн сайтай хурдан байдаг хэмээн үздсээр ирсэн юм аа. Энэ удаач гэсэн сүм аялын жуулчлалын цогцлбороос 7000 адуу цуглуулан ирчүүдийн хийбрийг сэргээсэн юм. Адуу хөндөд дүүрэн бэлчиж туураагаараа цас манруулан янзгаалдан тавихыг харна гэдэг тийм ч амархан олдох завшаа биш ээ. Монгол эр хүн адуугаа харж, урмаа сэргээж, морио уургалж хиймроо сэргээдэг гэдэг. Морь уургална, морь сургана гэдэг эр хүний авхаадсан ба эрдэнэт хүлийн шандас ирсэн ажил мэт юм.
Энэ удаач гэсэн 7000 адуун дундаас хээрийн салхинаас өөрийг нуруундаа хүрээгүй эмнэг хангалыг сургах уралдаан зарласан юм. Эр хүний авхайлт самбаа уруухан шаардсан энэ уралдаанд олон ч залуус оролцлоо. 자. Эмээл хазар ногтч үгүй эмгэг хангалын нуруунд дээрээ тогтооно гэдэг тийм ч юм биш. Морь бүхэн өөр өөрийн онцлогтой болдог. Зарим нь хаашаа чамаагүй аваадаг. Зарим нь толгоогоо урд хоёр хөлн завсраа хийгээд бухаж бүлгэн. Дэлнээс өөр барьцгүй ийм бүлгэлтэнд тисэж үлдэнэ гэдэг морь сургагчаас маш их чадвар шаарддаг байна. Унаа гисэн хөлөг морио өөрийн гараараа сургаж, өөрийнхөө зам байдалтай дасгаж авсны дараа эмээлж ундаг. Амаа мэдсэн морь аяанда эзнийхээ зан аашин дасаж, нэг өсний сайн хань болдго юм байна. Монгол эрчүүдийн бас нэг гоёлын сайн морин дээрээ сайхан эмээл хазар тохыг чухалчилдаг. Учир нь сайн морийг сайхан эмээл хазар чимхээс гадна эзнийхээ хэн болохыг харуулдаг гин. Энэ одоо яг дээ хуучин цагийн бүр эртний дарагчдын хийц биш л дээ энэ яг. Тий орчин цагийн л одоо энэ дарагчдын л хийсэн эмээл л дээ. Энэ яг бай тэгээд энэ хонхын бүрэг авч юугүй хэрлаад. Тэгээ 150 мөнгө орсон эмээл л дээ. Энэ их мөнгө бол их орсон байна тий. Тийм мөнгө их оруулсан яг бай бас хийц болоо шингэсэн. Хуучны монголчууд л бас зөвхөн одоо морио хурдан морио уйж хурдлуулж хэрэглэхтэй юм биш бас одоо соёл одоо бас гоо сайхны тал дээр одоо энэ эмээлийг бол янз бүрээр хийж байсан байгаа юм л тий. Энэ гүлэм бол одоо бас хуучин цагийн одоо шарнанжигхаа гүлэм гэж одоо эмээ гүлэмлдөө тэгээд энэ гүлэм оюун гэдэг чинь бол одоо агуу урлаг юм шүү дээ. Тий одоо маш одоо хэвлэж яагаад. Гэхдээ одоо энэ бол хөөн одоо юу яана гэдэг бол хөөснийхөө цагаараас утсгүй л гээл. Энэ бол одоо Хинти аймгийн одоо энэ би одоо цэцэг гомб гэж сонссон л доо. Тэр хүний л одоо шавнырын л одоо уралсан л одоо энэ ийм гүлэм байгаа юм. Тий. Шарнанжинхаа одоо ийм хэмжээгээр шарнанжинхаа одоо ховруулж тээ. За дөрөвний тал дээр л яг сайхан биш үү. Ланцхэ зоосон хээтэй дараггүй хуучны ганц хэлбэр дөрөв. Тийм байна ганц хэлбэр. Үнэхээр сайхан дөрөвний хувьд бол тий. Яг тэгээд одоо орчин цаг жоохон хэмжээ юуг нь жоохон томсгож тий. Баян хэрэг. Иймэрхүү л одоо маягтай л одоо хэрэгэлдэг болсон байна да. Эрт дээр үес Монгол дарагчид эмээл хазарыг янз бүрээр урлан дарахж иржээ. Тэр байтугай 4 аймаг 5 хушуунд гайхагдсан уран дарагчдын эмээл хазарын хийц өөр хоорондоо маш их ялгаатайхаас гадна тэдний сэтгэмж бэлэгдэл өөрийн гэсэн онцлогтой байдаг байна. Эмээлийн бүргэний хярайг зааны яс мөнгө алтаар хийж дээр нь янз бүрийн дүрс зураг хээ угал сэлнэ. Мөн эмээлийн бааврыг төрөл бүрийн хээ товойлгон сутгаж алт мөнгөөр чимгэлдэг байна. Энэ бүхэн хэр үнцэнтэй байх нь хичнээн их алт мөнгө лан орсноос хамаарахаас гадна дээрх зураг дэс сүлжээс хээний уран сэтгэмжээс их шалтгаалдаг байна. Гүлэмний хувьд гахай болон малын арьс ширээр хийх бөгөөд
Гүлэм дээр төрөл бүрийн хээ уулз чимэглэн. Ялангуяа Нанжин гахай гүлэм хэмээн нэрлэгдсэн гахаан ширэн гүлэм нь эдгээ маш сайн даадаг юм. Хазаарч ус хүлэг морины нэг гол чимэг. Хазаарны сурны зангилаас бүр дээр мөнгөн тууруу болон төрөл бүрийн дүрсийг цутхан чимэгэлдэг байна. Энэ нь голцоо цул мөнгө байдаг. Хазаарын сурыг зай завсаргүй мөнгөөр бөглөн чимэглэн. Энэ нь хазаарыг маш сүрлэг гоёмсог харуулдаг байна. Сайн хүлэг унаж сайхан имэл тогсон ир хүн сайхан хувцс өмсгөн зайлшгүй. Тиймээс манай Монгол ирчүүд эртээр үеэс хувцсны маш сайн сонголттой өөрсөдөө тохируулан хэрэглэдэг байсан харагддаг. Үндэсний хувцс сулдах дээл малгайч өөр ингэсэн онцлогтой. Ялангуяа эр хүний малгай бүсэнд хиймэрсүүлж явдаг гэж үздэгээс их дээдэлдэг билээ. Менж, булга, илбэнх, үнэг гэд өслөг үнэт ангийн арьсаар төрөл бүрийн загвартай малгай хийж өмсдөг байна. Дээл хөрмөний хувьд мөн илбэнх, шилүүс, ирвсний арьсаар доторлож, мөн л үн цэнтэй эдлэгээ даах торог дурдангаар өнгөлдөг байна. Энэ хувцс нь эрсдэс уур амьсгалтай манай орны нөхцөлд сайн тохирдгоос гадна хэн ч галсан эдлгээтэй дулаахан мэдэгддэг. Түүнээс гадна дээлэн дээрх хадах товч мөн дархчуудын уруухан шингэсэн нандин бүтээл байдаг байна. Тэгээд одоо үрийн үргэлж очиад өвдөөц маань бас л ямар амтны ан амтны арьс одоо дулаахан адин юунд нь зохицуулах уу гэдгээр аль хэдийн шалгаруулсан. Тэгээд элбэнхний хөрөм гэд арьсын хөрөм гэдэг нь үнэхээр маш сайхан дулаахан хөрөм гэдэг энэ жил их мэдрээд байгаа. Өвлийн өдөр хүүтэнд чинь тас үүдэн чинь мөрөөнаад явж явах чи их сайхан дулаахан. Тэгээд одоо бас таад бэрх гэж байх. Бас одоо урлагийн өндөр дэвсэн төр хүүднээс одоо довчийн хүртэл ингэж сампин дээгний ус шиг ураг дархалж хийсэн шүү дээ. Бас хэрэгж байгаа хотог бас их сайхан байна шүү. Тэгээд ер нь одоо манай хотчол одоо Ахмад уугийн дээр үеийн хүмүүсүүд маань дандаа сайн бидээ ирчүүд юм сайн хотготой явдаг байсан тийм. Тэгээд одоо айлд орохтой хүртэл хотгаан одоо унжуулаад одоо ч одоо хармуу санаагүй гэдгээ одоо Утгаан буулгаж арна. Тий. Тэгээд бас хийд манай бас өвгдөөс бас үнэхээр ганган улсууд байсан байгаа шүү. Тийм ээ. Одоо тэр хотхны ур хийц одоо Тий одоо даргангийн дарагчдын хэд утга бол одоо ер нь гайхамшигтай уран хийцтэй утга шүү дээ ер нь тий. Тэгэл одоо зайгал одоо янз бүрийн утга байна дөө. Тий. Ганц хэлбэрээр бол одоо бас төвсгөл арангаа чигрүүгэнч байдаг юм уу тийм ээ. Тэгээ бас нэг хүнийхээ бас би хааныхаа хэмжээгээр бас хийлгээд байгаа шүү. Ер нь тэгээд одоо би бас яг утга сонирхдаг юм. Яг ер нь эн чинь бол аргагүй Монгол уламжлал юм шүү дээ. Тийм ээ эр хүн бас тэгээд бас одоо их гарын утга одоо дунд гарын утгач гэдэг юм уу. Монгол ирчүүдийн зүүж байгаа хит утгаар нь аль хушууныг хингэгч дархны бүтээл болдгийг төвгүй мэддэг байсан гин. Хит утга жинхэнэ дархчуудын нарийн урлал байдаг. Хит утга нь хутга, хуй, хит, цохиур, сэтгүүр, чулууны юуд энэ бүтийг хооронд нь холбосон холбоосноос бүтдэг. Хит утга нь тухайн хүний хэрэглэх зориултаас шалтгаалan том жижиг, хээ угалц, мөнгөний орцон хүртэл хамаардаг байна. Хит утганы хувийн дээр бар арслан, морь, таван хушуумал гээд бэлэгдэлтэй дүрснүүдийг мөнгөөр товойлгон сэлэх бөгөөд цохиурыг мөнгөн юм бүү зэрэг янз бүрийн хэлбэрээр гарган уралсан байдаг. Сэтгүүрийг нь хийхдээ луу, арслан зэрэг дөрвөн хүчний дүрсээр илэрхийлэн гаргах тохиолдол ч бас байдаг юм байна. Ер нь монголчууд тэнгэр заяатай сүр хүчтэй ихтэй хиймэртэй амьтдын дүрсийг хит утга бүсэндээ сэлүүлснээр өөрийнхөө хиймэрийг дээдэж явна хэмээн үздэг байжээ. За Батгтгоо минь найз өнөөдөр манай голынхан цуглалаа. Энэ сайхан адуучин залуучуудаа зориулаад агаадаа зориулаад нэг сайхан аядуу барьсан дээр хаа. За тэгээ. За тэгээ өнөөдөр манай голын залуучууд үнэхээр сайхан байна. Тэгээд цаашны мосрон дээр бүгдээрээ сайхан нэг цугласных та бүхэнд бас ая дуугаа өргөе, тийм ээ? За тэгээд тугийн ая арын бурал дав гэдэг дуугаа та бүхэнд өргөе. Тэгү. Арын бурал даваагаа асуусхийгээ давида алгхан
хоёр нүдэрэн аргата туйсан явида хажуу шаргал хөтлөөрөө хайтрус хийгээ давида хархан хоёр нүдэрэн хайргаа туйсан явида Дуннагадага нулим саялте нулим стурин хайраялте уйга дуйдик чамегаялте уйгач дуйдик хорвогалте хонгор тодгодиге ханаас татсан явида хано өдрийн дүүжүндэн Харантомитсэн явида Удон дэлгсэн айны шуучиг Өсөн нутгасаа нисмэр байна Өөрийн чамайга айнда санахад Өөр зүрх минь уйсаад байна Нуга дунгадага нулим саялте Нулим стурин хайраялте Уйга дуйдэг чамайга ялте Уйлдэж түндэг хорвогалте Нуга дунгадага нулим саялте Нулим стурин хайраялте Уйга дуйдэг чамайга ялте Уйлдэж түндэг хорвогалте Монгол хүн хаан хинтээж уулзсан хөөрөг зөрүүлийн мэдчилдэг боломжтой. Тэдний тамхилж байгаа хөөрөг гансан түүний ямар хүн болох хэр бэлбэлжинтэйг нь бэлхнээ хэлээд өгдөг. Хөөргөн дагчдын хувьд хамгийн ур чадвар шаарддаг бүтээлийн тоонд ордог юм байна. Яагад гэвэл хөөргийг үнэт чулуу, мод, яс, шүргээ төрөл бүрийн материалаар хийдэг юм байна. Хөөргийг маш нарийн багжаар ухаж хөндөөлөх бөгөөд гадна талын өнгөлгөөн ч их нарийн байдаг. Сайхан Таргаар сайхан урж гэнэ үү? Оо сайхан. Ингээд сайхан өвлөж байна да. Оо сайхан өвлөж байна. Хаврын өөр орлоо доо. Сайхан. Хаврын өөр сайхан байна. Намууч бас хүчтэй тамхи байх ч. Ахина манай хүүгийн хөргөч бас сайхан хөргөж шүү. Дүүхтэйгээд байгаа тий. Бидний талаас яриачгүй. Манай хөөчиг Оо наадах Завхай аймгийн Яруугийн хейтил одоо Баян Мангал гэдэг хүний хөргөд наадах чи. Одоо хэдийн үе хөргөө. За одоо наадах чи одоо 19-р зуун хавцал одоо хийгдсэн хөрг бол одоо гэж би боддог шүү дээ. Хүүхдүүх нь. Хүүхдүүг тэгж ахч байна. 19-р зуун тийм. Нэг сайхан юм бас Монгол хүн бас бэлэгдээд бас хатарч яваа морьтой юм дүүс. Яах вэ? Морь хүний чир, морь чирэн тэгээд эр хүн чирэн морийг ер нь бас. Тий. Тэр утга бэлэгдлийг бодож л хийж л дээ тийм ээ. Тэгээ бас сайхан зоосцсон шонхор шуу нэрч байна хоёр тий. Төсөлсөн байна. Зоосч яхав дээ эр хүнийг одоо бас тийм ээ. Тий. Аз юмр юм шүү дээ тийм ээ. Хөөргөний нуухыг ихэвчлэн алтаар хийхин зэрэгцээ. Бүх төрлийн үнэт чулуу нь хөөргөний их материал болдог байна. Тэр байтугай үндсэнтэй чулуун хөөргөн хүний эрүүл мэндэд маш их ач тустай гэдэг байна шүү. Хөөргөн дээр мөн л уламжлалт амьтны дүрс бэлэгдлийн явуулзыг сэлдэг гин. Сайхан байна. Тэнгэрийг сайхан. За тэгээд ахи хөөргнөөс сайхан тамхилж байгаад бас сайхан байна шүү. Хайвч одоо манай Монголд маш олон янзын хөөргөөс таних одоо их дунд айлгаар хэр зэрэг айлгарын хөөрг. Агагийн хөрг одоо том гартай орно. Тэгээ хөөрг их олон янз доо. Чанартай чанаргүй сайн муу сайхан муухагасаа болно. Тэгээ ер нь яг ба зүгээр онцлогоор тийм ээ. Том гарын хөөрг л дөө. Тэгээ хөөргч бас манай монголчуудын бас мэдчилгээний мундаг соёлын нэг хэсэг юм да тийм. Тухайн өдөрт 3 тамхилах хэрэгтэй юм байна. Энэ занга үйл янз бүрийн байдлаар өглөө нэг тамхилаа өдөр орой тамхилж л байх хэрэгтэй. Тэгээ яг хөө тэгээд мэдлэлж байгаа хүнтэй бас онцолж байгаа хэрэг юм да тийм ээ тамхилна гэдэг чинь. Тэгээд одоо янз бүр одоо хаан хатан хөөр гэж бас яах юм эмэгтэй хөөр гэдэг янз. Тэгээд одоо янз бүрийн сайхан хөөр их олон янз. Тэг үнд чулуунуудаар хийсэн сайхан хөөр. Тий дандаа эрдний зүйл. Эрдний чулуунуудаар.
Эсэдэн тэгэл одоо гашман. Тэгээ бас үе уламжлагдж ирсэн одоо үнэтэй сайхан хөөргөнд бас байна тийм. байна. Одоо Үе удамд ах тусмаа хийцээрээ бас их хөөргөний үн чанар байх шиг байна тийм ээ. энэ хөөргөнүүд ч одоо ер нь тэгэл материалаас их болно. Удсан олон жил болсон. Сайхан тийм урлаг талаасаа хөөргөжүүл тэр талаасаа их ихтэйхэн болж байгаа шүү дээ. Ганц ч гэсэн үнэт эдлийн хэрэглэдэг. Ганцны сургуулийн хэвшлэн хаш чулуу байх бөгөөд сургууль нь хэр урт богино байхаас тухайн ганцны үндсэн шалтгаална. Ганцны толгойг алт мөнгө гээд халахад төсвөртэй материалаар хийдэг. Ганцны толгойн дээр төрөл бүрийн цутгамал сэлбэр хээ уулзыг сэлжүүлдэг байна. Монгол эр хүний шинж төрхийг унсан морь тогсон имэйл, өмссөн хувцас, зүүсэн хэд удах тамхилж байгаа хөөр ганц үгээр төсөөлшгүй. Тиймээс жирчүүдийн цогц гоёл гэдэг энэ бүхнээс үүдэлтэй байдаг юм. Эцэг өвгдөөс уламжилж ирсэн дахин давтагдчихгүй нандин бүтээлүүдийн үнцнийг мэдэх хайрлан хамгаалах зорилгоор Монгол төрх нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарыг сүм аялал жуулчлалын цогцлбортой хамтран бэлтгэлээ. Та бүхэн маань сар шиндээ сайхан шиндээрэй. Сүм жуулчны зогсолбор аялал жуулчлалын зогсолборын хамт олноос одоо Монголын бүх ард түмэнд илгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин жаргалтай байхын ирээлийг төвшүүлж байна. Адууны хиймэртэй Тэнгэр заяат Монгол түмэндээ өргөн барьсан өнөөдөр нэвтрүүлэг маань ийхүү өндөрлж байна. Ингээд энэхүү сайхан нэвтрүүлгээрээ та бүхэн Монгол түмний өв дээцээсэн хэрглэж байсан урлагийн хосхоо үнэтэй бүтээлүүд мөн орчин цагт энэ сайхан өв дээцсэн өөр удам болсон бид бүхэн ийхүү хэрглэж эдэлж байгааг энэ сайхан уламжлалыг та бүхэндээ өргөн барьлаа. Ингээд Young Entertainment UBS телевизтэй хамтран бүтээсэн энэхүү нэвтрүүлэг байна. Өндөрж байна. Ингээд энэхүү ард асж байгаа гал мэт Монгол түмэн тулган дайн галтай сэтгэлтэй галтай байхын үлжитэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлэх та бүхний маань Тэнгэр бурхан мөнхөд ээжийнхэн үлжитэй сайхан өрөөлийг дахин өргөё. Баярлалаа. Та бүхэн сайхан шинэлээрэй. Анжин сирана хацаа байгаа байх ёстой.